Аврал ирсэн хэн нэгний эцсийн найдвар нь алтан гартай эмчнэр байдаг. Тэгвэл бид энүүдод эхнэр эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмэгтэйчүүдийн эмгэх судлалын тасгийн эрхлэгч Батсайхан эмчийг онцолж байна. Тэрээр 2025 онд төрөлхийн үтрээг эмэгтэйд хиймэл арьс ашиглан шинээр үтрээ хийх мэт заслыг Монгол улсад анх удаа амжилттай хийсэн юм а. 2025 онд манай эхнэр эмэгтэйчүүдийн үндэсний төвд төрөлхийн үтрээгүй эмэгтэйд хиймэл арьс ашиглан шинээр үтрээ хийх мэслийг амжилттай хийсэн байгаа. Одоо тухайн үйлчлүүлэгч маань биений юм хэвийн ирж байгаа үргэлжлээд хяналтандаа явж байгаа. За манайд хийгдсэн энэ нөгөө төрөлхийн үтрээгүй эмэгтэйж хиймэл арьс ашиглан шинээр одоо энэ үтрээ хийсэн хагалгааны маань хувьд бол яг өмнө нь бол хийгдэжсэн ингээд түүхийг ингээд үзвэл одоо тухайн хүний нарийн гидсийг одоо тайрч аваад одоо хиймэл үтрээ хийх гих мэт юм уу ингээд ийм тохиолдлууд бол байсан байдаг. Гэхдээ манай тохиолдолд болохоор нэг орчин үеийн дэвшил технологи буюу хиймэл арьсыг ашиглаад хийсэн учраас хүндээ илүү гэмтс багтаа. За тэгээд үр дүнгийн хувьд бол одоо амжилттай болсон явж байгаа учраас бас одоо өмнөх байсан аргуудыг бодвол дэвшилттэй одоо ийм технологиг ашиглаад Монголд анх удаа бол хийгдсэн. Одоо эмэгтэйчүүдийн одоо нөхөн үрч хүрээхтэн системийн гажиг буюу за үтрээгүй байх, үтрээний дутуу хөгжил, заа магадгүй умаагүй байх ч гэдэм үү. Эдгээр тохиолдлууд маань яг олон улсад судлагдсанаар бол эмэгтэй хүүсийн одоо ингээд төрж байгаа нираануудад бол 50000 төрөл тутамд нэг тохиолдно гэж бол байдаг. Гэхдээ нираа болон хүүхд үедээ бол онцлогддоггүй. Хизээ онцлогддоггүй гэхээр ерөөсөө л яг л нөө бэлгийн 2 дахь шинэ жилрэл эмэгтэй хүүхдэд анхны биений юм ирж эхлэх тэр хугацаанаас эхлээд зовир өгдөг. Эсвэл биений юм ирэхгүй байгаад ахаар одоо эцэг ихэн санаан зовоод үзүүлдэг ч гэдэм үү. Энэ үеэс эхлээд бол онцлогддог. Тэгээд эмэгтэйчүүдийн энэ нөхөн үрч хүрээхтэн системийн гажиг бол их том ерөнхий ойлголт маш олон төрлийн гажигуд бол хавсарч одоо тохиолдож болдог. Ер нь яг нэлээд түгээмэл тохиолддог одоо хэлбэрүүд дотроосоо бол одоо энэ төрөлхийн үтрээгүй байх хэлбэр бол нэлээд түгээмэл үүдэг. За мөн бол үүнд тохирсон мэс заслын бол нэлээд олон аргууд бол дэлхийд одоо ингээд одоо хийгдэж хэрэгжиж явдаг онцлогтой байгаа. Мэдээж цаг хугацааны ирэхээр одоо ер нь илүү хүндээ аюулгүй одоо технологиг ашиглаж одоо мэслийнхаа амжилтын хувийг нэмэгдүүлж байгаа. За бид судалж байгаад өөрийн одоо эмгэгдэр гарсан тохиолдол бол сүүлийн үеийн одоо техник технологийн дэвшлтийг ашиглаад тэрхүү бас мэслийн аргыг ашиглаад одоо энэ бүх мэслийнхаа амжилттай болгосон байгаа. Тухайн эмэгтэйдээ бол маш их зовиртой байсан. За яасан бэ гэхээр биений юм ирээд эхэлсэн. За гэтэл нөө төрөлхийн үтрээ байхгүй учраас доошоогоо нөө биений юм гарах зам байхгүй. Ингээд тэр нь болохоор одоо умаан хөндөй одоо хоримтлагдаад тэлэгдээд маш их хүчтэй өвдөлт өгөөд ямар ч одоо өвчин намдаах юм дарагдхаа болоод ихсэн байсан. Ингээд тус үйлчлүүлэгч маань эмнэлэгт хандаж анх онцлогдоод манай эмнэлэг дээр ирээд мэслийн тусламж үйлчлэгийг аваад хиймэл арьсыг ашиглаад шинээр үтрээ хийлгэснээр одоо бол биений юм хэвийн ирж байгаа нөхөн үрчгүн эргэтэн системийн үйл ажиллагаа маань хадгалагдаж үлдсэн байгаа. Яг хиймэл арьс ашиглаж шинээр үтрээ хийсэн бол яг анхны хагалгаа. Батсайхан эмчийг интермед эмнэлэгт ажиллаж байх үед нь эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллахыг урьж тэрээр 2022 оноос тус эмнэлэгт ажиллах болсон юм а. Уяач хүн саймаар хараад сэтгэл нь хөдөлдөг шиг, жолооч хүн сайхан машин хараад шундаг шиг. Мэс заслын эмч түүнийг эхнэрээ эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү хөтлсөн зүйл бол хайрцаг хинч нэгээгүй дэлхийн алдарт Карл Сторс брендийн мэс заслын аппарат байсан гэдгээ. Аль бие усны зохиогч эрхийг авсан бид хэд бас төрсний дараа их хэмжээний цус алддаг. За яг ингэсэн тохиолдолд бол нэг одоо тухайн эмэгтэй амь насыг аврах шаардлага гарч ирдэг учраас ихэнхдээ бол нэг тухайн эмэгтэй нас төрөлтийн байдлаас үл хамааран амь насны заалт гарсан гэдэг утгаар за умааг буюу одоо ард түмний хэлбэр сав гэдэг тэр эрхтэнг бол одоо тайрж авах ийм хагалгаа хийж амь аврагддаг байгаа. Манай эмнэлгийн хувьд бол 2023 оноос хойш бол ер нь ташааны дотор талын артерийг боохын мэслийг бол нэвтрүүлснээр одоогийн байдлаар бол нийт 18. За үүн дотор бол 8 тохиолдол нь бол 19-с 24 насны за анхан төрөгч энэ залуу эмэгтэйчүүдийн хувьд бол бас умаа савыг авч үлдсэн ийм бас амжилттай ийм шинэ арга техник технологиг нэвтрүүлээд бас ажиллаад явж байгаа. Ер нь бол эмэгтэйчүүдийн мэслийн салбарт бол одоо аль болох технологийн дэвшлийг ашиглаж үйлчлүүлэгчид хамгийн одоо ийм одоо хөнөөл багтаа одоо хагалгааны үед болон хагалгааны дараа зовир багтаа хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх гэдэг юм уу тэрхүү аргыг сонгож ер нь бол мэс заслууд бол надад хэвлийн дурангийн хагалгаар шилжиж байгаа. Манай эмнэлгийн хувьд бол хэвлийн дурангийн хагалгаа нь
онцлог давуу тал нь бол ер нь бол нэг хүрц буюу нэг цорхоогоор бол энэ дурангийн мэслээ бол хийхийг зориод ихэнх хаалгануудад хийгээд явж байгаа. Үүгээрээ давуу байгаа. Энийг одоо илүү энгийн тайлбарлал хүний хэвлэл дээр дурангийн хаалгаа хийхийн тулд тусгай харах одоо камера оруулах гэж 5 мм-ээр нэг одоо цоолох. За тэгээд мэс асалж хэмж маань одоо хоёр талдаа багжаа оруулах гэж одоо хоёр. За шаардлагатай туслах хэмж ахаад нэг гэдэг юм уу. Ер нь нэг дурангийн хаалгаа гэхэд 3-аас 4 одоо ингээд ийм цоолдог бол манай эмнэлгийн хувьд бол хүүсийг дамналдуулаад за 2 см орчим зүсээд нэг цорхоо хийгээд за түүгээрээ бол цэний дурдсан бүхий л одоо багшнуудаа ингэж багтааж оруулаад мэс заслаа хийдгээрээ илүү давуу за мөн шархны тоон цөөн за сорив байхгүй гоо зүүн талаасаа ч гэсэн бас давуу талууд бол байгаа. Эхнэр эмэгтэйчүүдийн үндэсний төв сүүлийн жилүүдэд олон шин төрлийн мэс заслыг нэвтрүүлснээр нэг нь дашааны дотор талын артерийн сүцийг боох мэс засал юм а. Өөрөөр хэлбэл савны гадуур жирэмслэх цус алдсан тохиолдолд амь насыг нь аврахаар ээжүүдийн савыг авдаг аж. Тэгвэл дашааны дотор талын артерийн сүцийг боох мэс заслыг нэвтрүүлснээр 16 ээжийн умаа буюу савыг нь авалгүйгээр үлдээж чаджээ. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.